Хэрхэн бол маань Дутамарэл намайг заяа гэдэг Microsoft-ийн ажилтан. Өнөөдөр та бүхэндээ амлсан ёсороо Excel дээр оруулсан байгаа мэдээллийг хэрхэн яаж PowerPoint дээр үзэмжтэйгээр чарт болгон өөрсдөө өөрчилж болох талаар демо хийхээр шийдсэн байгаа. Энэхүү демод маань та бүхэнд Excel-ээс яаж мэдээллийг PowerPoint руу оруулах вэ? Мөн хүснээрээ яаж PowerPoint-ээр өнгө оруулж болох зөв аргаар гуравт гэх юм бол яаж гоё чарт дээр гоё дүрсүүдийг оруулах, мөн дөрөвт гэх юм бол яаж тэр дүрсүүдээ анимашн руу оруулах талаар та бүхэнд демо гэхээр шийдсэн байгаа. Та бүхэн асуух асуултыг чөлөөтэй дараа асуугаарай. YouTube сувгийг маань subscribe хийгээрэй, мөн лайк дараарай. Та бүхэн бас хэрэгцээтэй хүмүүст харамгүй тараагаараа гэж та бүхнээс хүсмээр байна. Ингээ хамтдаа дэм рүү орцгоё. Эхлээд эхлэхийн тулд та бүхэнд шинээр нэг PowerPoint-ийг нээх хэрэгтэй. Хэдүүлээ шинийг нээгээд та бүхэн анзаарч байвал дэлгэцэн дээр title гэдэг subtitle ч юм уу нэмэх иймэрхүү гарч ирж байгаа. Энэ биднэрт хэрэггүй. Тэгэхээр та маусаа баруун гар талыг дараад layout гэдгийг дотор blank гэдгийг та бүхэн сонгороо. Яг одоо дэлгэцэн дээр харж байгаа. За би томруулаад харуулъя. Энэ ингээд цэгүүд яг одоо би ногооноор ингээд та бүхэнд харуулж байна. Эдрийг та бүхэн оруулахын тулд view руу ороод энэ маш их хэрэгцээтэй байдаг л та. Яг юмны төвийг олоход тэгэхээр одоо минийх дээр бол гарч байна. Одоо та энэ guides гэдгийг дарангууд буцаа гараад ирнэ. Хэрвээ grid lines гэх юм бол ингээд дөрвөлжнээр яг хаана яаж байх вэ гэдэг гараад ирнэ. Өнөөдрийн байдлаар бол надад бол энэ хэрэггүй болохоор энийг би авчи. Хэрвээ таны ruler энэ хажуу талтайгаа юу хэрэггүй бол бас ингээд гаргачих болно шүү гэдгийг хэлмээр байна. Бид нар чартн дээр хэлбэр дүрс хэрэгтэй тийм ээ. Эхлээ хэдүүлээ хэлбэр дүрсээ сонгоё. Тэгэх нь бол insert гэдэг рүү ороод illustration гэдэг дотор shapes буюу дүрсүүд байгаа. Энэ дээр та дарангууд маш олон төрлийн дүрсүүд гарч ирнэ. Өнөөдөр би та бүхэнтэйгээ нэгэн дүрсийг сонгоод шинээр хэрэг энэ донд таны хүсэж байгаа дүрс байхгүй бол та өөрөө бүтээж болно. За жишээлбэл энийг хэдүүлээ авчи. За тэгээд аваад энийг энэ ч нэ. За зураас хийсэн шалтгаан нь гэх юм бол энийг гол төвийг олох гэсэн. За энийг мэдээж доош нь харуулахгүйгээр дээш нь харуулахын тулд маусныхаа баруун гар талыг дараад rotate гэдэг хэсгийг дараад энэ маань ерөөхдөө эргүүлэх гэсэн үг. Тэгэхээр хэдүүлээ буцаагаад дээшээ харуулсан маягаар хэдүүлээ харуулъя. Амуу адилхан цэнхэр доторх өнгийн хэдүүлээ байхгүй болгочихъя. Гэхдээ энийг гаднахаас зураасыг та бүхэнд арай тод харуулахын тулд outline гэдэг рүү ороод буюу энэ дээр би 3-ыг сонгочихъя. Тэгснээр та бүхэн одоо дэлгэцэн дээр илүү тод харагдж байгаа. Өөр энэс гадна дүрсийг би та бүхэнд яаж оруулдгийг харуулъя гэж бодож байна маш хурдан. За шинэ хуудас нэгээд хуудсан дээрээ хэдүүлээ муу адилхан insert ороод illustration дотроо дүрсээ сонгож авъя. Яг одоо би гурвалжин дүрсийг сонгож авъя гэж бодож байна. Энийгээ та шууд ингээд маусаараа төв рүүгээ оруулж чадна. Эхлээд та бүхэн уралжнаа итгэжүүлээрэ. Тэгснээ дараа болохоор shape format гэж гарч ирнэ. Тэгээд arrange гэдгийн дээр та бүхэн align center гэдэг яг одоо төвдөө орсон байна. За маусахаа баруун гар талыг дараад муу адилхан доторхыг фильтргүй болгоод align-ыг нь болохоор 3 point болгоод арай өнгийг хар болгоод та бүхэнд харуулахаар амар болгоё. За би энийг зүүмлээд та бүхэнд харуулъя дэлгэцэн дээр яг одоо харж байгаа. За энийхээ хамгийн дээдлийн цэг дээр хэдүүлээ дарая. Орой цэг дээр тэгээд edit points гэдэг дарангууд ингээд цэгүүд маань гараад ирнэ. За тэнгууд эхнийхээ цэг дээрээ дараад smooth point гэд гараад ирнэ. За энийг хэдүүлээ хөдөлгөөд үзье. Ингээд янз бүрээр энийг ингээд татах гэх мэтчлэн те. За хэдүүл энийг жоохон өргөн болгоод за дараачихан энэ цэг дээрээ болохоор төгсгөл ёроолын хэсэг байна те. Энийг хэдүүлээ жоохон ингээд
болгочих. За ингэнгүүт нэг тал маань болохоор хэмжээст орчиж जैन. Дараагийн талыг та заавал адилхан хийж хэмжээгээ адилхан болгох цаг алдаад хэрэггүй. Энэ дээрээ та insert гэж дараад shape гэдэг рүү ороод өнөхөө хэлбэрийг аваад хажуу талынхыг ингээд за итгэжүүлээд дараад нь дүрсээ итгэжүүлээд сая би итгэжүүлэг байсан мэн. За shape руу ороод merge гэдэг рүү ороод subtract гэдгийг оруулангууд цэнхрээсэн хэсэг маань алга болчлаа тий. За тэнгуүтээ энийг copy хийгээд Ctrl C, Ctrl V хэрвээ та Mac бол command. За энийхээ баруун гар тал дээр дараад маустай баруун гар тал дээр тэр rotate гэдгийг сонгоод нөгөө тэгш нь хэрэгүүлчихнэ гэсэн үг. За одоо энийгээ итгэжүүлээд хэдүүлээ энэ дээрээ давхралтуулаад ингээ хивэнд оруулчихна гэсэн үг. За энэ хоёроо хоёуланг хэдүүлээ итгэжүүлээд хоёр дүрсээ хоёуланг гэсэн үг шүү дээ тийм ээ бид нар салгацсан. Ахаа shape format гэдэг рүүгээ ороод merge shape гэдэг рүү ороо union гэдгийг дарангууд энэ маань нэг хэлбэрт орчиж байгаа гэсэн үг. За энийгээ хэдүүлээ ингээд харангууд иймэрхүү хэлбэртэй хөрхөн уул шиг байгааз. Миний дуртай хэсэг бол өнгө оруулах. Өнгө оруулахдаа та хоёр өөр янзаар оруулж болно. За мэдээж хэрэг home page руу ороод та өөрийнхөө одоо shape fill гэдэг энэ дундаас өнгүүдийг бас сонгож болно. Аль эсвэл хүсэж байгаа өнгөөгөө eyedropper ашиглаад хэрэглэж болно. Би яг энэ демо хийж байгаа хувцастай нэг юм анзаарсан. Миний mouse юм өнгөтэй болохоор eyedropper хийнгүүд бүх юмтай миний ногоон өнгө холилдоод өнгө маань яг гарах ёстой өнгөөр гарч ирэхгүй байсан. Тэгээд хараа оронд нь хэрхэн яаж зөв өнгийг оруулж болдог талаар та бүхэндээ энэ ташрамаараа бас үзүүлчихье гэж бодлоо. Тэгвэл ямар өнгүүд ер нь байд юм бэ гэд зөвхөн одоо энэ дээр гарч байгаа өнгөөс гадна та хүссэн одоо өөрийн өнгүүд бол оруулах боломжтой гэдэг хэлмээр байна. За ингийн тулд та бүхэн альч вебсайтыг ашиглаж болно. Ихэнх хүмүүс Pinterest-ийг ашигладаг. Миний хувьд болохоор coolers.co гэдэг вебсайтаар ороод өнгөө сонгох дуртай. За энэхүү өнгийг би бол шууд хамгийн ихнийх нь болохоор намраар нь зүгээр шууд сонгочихсон. Энийг 3 энцэг буюу Eclipse дээр дараад Open and Generator гэдгийг дарангууд тань ингээ гараад ирнэ. Саяны өнгө маань 5 өнгө байсан. Би болохоор 6 өнгийн чарт гаргаж ирэх гэж байгаа болохоор өнгийг бол нэмсэн байгаа. Одоо жишээлбэл ногоон өнгийг хасаад ингээ нэмэнгүүд гараад ирж байгаа. Энэ маш амархан. Тэгээд таны нэг анзаарч зүйл нь бол эдгээр бол тоонууд бол танд маш хэрэгцээтэй гэдгийг бол хэлмээр байна. Та шууд export гэдэг дээр дараад PDF юм уу имижээр оруулаад PowerPoint-д оруулж ирээд одоо жишээлбэл би та бүхэнд харуулъя. Image гэд энэ дээрээ хэдүүлээ тест 1 гэж тэ. За экспортлоод оруулчлаа. За энэ дээрээ тэгэнгүүтээ insert гэдэг рүүгээ ороод зураг гэдэг рүүгээ ороод дэлгэснээс саяны авсан өнгөө бол оруулчих болох юм тийм үү. За энэ маань ингээ ороод ирж байна. Энийгээ хэдүүлээ хажуу талдаа тавьчих. Design гэдэг рүү ороод variants гэдэг хэсэг байгаа. Тэрний доошоо ингээд та бүхэн дарангууд colors буюу өнгө гарч ирээд за энэ бүр доошоогоо яваад customize colors гэж байгаа. Хэрвээ энэ дунд ингээд үзэх юм бол яг миний хүсэж байгаа энэ 6 өнгө бол байхгүй хоорондоо яг нэг дор. Тэгэхээр customize colors гэж ороод таны дэлгэцэн дээр энэхүү хэсэг гарч ирнэ. За энэ accent 1 гэдэг дээр болохоор эхний хэдүүлээ өнгөө оруулна. За more colors гэж сонгонгууд custom гэдэг рүү ороод за энэ хэсэгт маань болохоор бид нар энэ хажуу талын тоонуудыг оруулна гэсэн үг. Энэ маань болохоор энэ өнгөний код гэсэн үг. Хэрвээ та бүхэн гэрээ ч юм уу өмнө бодож исэн бол бүх өнгүүдэд бол яг өөр өөрсдийн хотлох нь тоонууд нь байдаг. Нэг тоог андуурал биччихээр өөр өнгийн бодог гараад ирдэг. За тэгээ хэдүүлээ энийг ингээд нэг нэгээр нь оруулчихъя. За өнгөнүүдөө оруулсныхаа дараад нь мэдээж яриг хадгалах буюу save гэдэг та бүхэн дараарай. За одоо маш гоё нь хэрвээ энэ зураг одоо ингээд хэдүүлээ байх болох ч тий. Тэгээд shape-ин дээрээ хэдүүлээ
төрсөн дээрээ дараад маусынхаа баруун гар талыг дарангууд нөгөө өнгөд маань энд ороод ирсэн. 6 өнгө маань ороод ирсэн гэсэн үг. За энийгээ хэдүүлээ сонгоё. Муу адилхан outline одоо нэг өнгөтэй болцсон юм чинь заавал outline даадах шаардлагагүй та анзаарсан багсаа нэг хар хүрээллээс энийг ингээ байхгүй болгочихж байгаа гэсэн үг. За маусынхаа баруун гар талыг дараад format shape гэдэг рүү та бүхэн дараарай гэж хүсье. Одоо энэ дээр болохоор би жоохон бага зэрэг энэ дээр өөр зүйлүүдийг та бүхэнд харуулъя гэж хүсэж байна. За энэ дээр хэдүүлээ gradient fill яг юм уусгасан юмд байгаад дуртай. Тэгэхээр уусгалтанд хэрдүүлээ сонгоо. Тэгээд хоёрхныг байлгаараа хэрвээ танд илүү нэг юм байх юм бол энийг итгэвчүүлээд хажуудлынх нь устгаж болно шүү гэж бол хэлмээр байна. За энэ өнгөөгөө жишээлбэл буцаагаад нөгөө өөртөөхөө өнгөндөө оруулна. Тэгэхээр одоо энэ дээрээ дараад энэ маань орчиж байгаа гэсэн үг. За хэрвээ хүсэх юм бол та энийгээ бас өнгийн адилхан болгоод за би та бүхэнд бас нэг арга зааж өгье. Тэгээд transparency гэсэн энэ ногооноор хайлайт хийсэн мэ те. Энийгээ 100% болгоод тэгээд энэ дээдлэхийгээ ингээд adjust буюу өөртөө ингээд хүснээрээ ингээд өөрчилж болно. Миний хувьд бол нэг 50 баха зүгээр ч юм уу. За энэ бол таны өөрийн хүсэл. За хэдүүлээ энийгээ иш нь тавьж агаад 6 өнгө хэрэгтэй болохоор энийгээ хэдүүлээ copy paste гэд хажуу талд нь гаргаад ирээ. Тэгээд за хоёр дахь өнгө маань гэх юм бол маш амархан буцаад энэ дээрээ дараад хэдүүлээ өнгөө суулгацсан болохоор ийм амар шууд сонгол болоо. За энэ дээр нэг юм би анзарч харлаа. Энэ маань болохоор та доотлыг харах юм бол жоохон ингээд эннийх нь өнгө нь ингээ уусцсан байгаа те доор нь зинхэр энэ өнгөө бас адилхан ийм болохоор гэдэг бол хэлмээр байна. Тэгээд transparency-га ихсгээд энийгээ өөртөө та бүхэн яаж байлгамаар байна тэрнийхээ хүснээрээ бол сонгож болно. Сүд өнгөдөө оруулчлаа. Юунийг яаж магад ер нь PowerPoint хийж байхдаа та бүхэн энийгээ duplicate буюу маусныхаа баруун гар талыг дараад duplicate slide гэдгийг дараарай. Ямар нэгэн юм зүйл буруу болчих юм бол буцаагаад ийш нь ороод хэдүүлээ ашиглаж болно. За эхний хэмжээсүүд маань болохоор надад арай л жоохон бүдүү санагдчихсан. Тэгэхээр та өөрөө хүсснээр бол өөрчилж бол хувиргаж бол болно гэдгийг бол хэлэхэд бол таатай байна. Өндөр нам гэдгийг сонгосныхаа дараад нь бид нарт хийх хэрэгтэй нэг зүйл гэх юм бол мэдээж яриг энийг анимашнд оруулах байгаа. Энэ дээр одоо жишээлбэл та бүхэн текст байхгүй нэ. Тэнгүүт нь insert гэж ороод text box гэд энэ дээрээ хэдүүлээ custom chart гэд тэгээ итгэжүүлээд за энийгээ ямарсан голлуулчих. Тэгээ итгэжүүлээд гой фонт сонгоод хэдүүлээ энэ фонтыг сонгочих. Тэгээ хэмжээгээ тавиад за энийгээ муу адилхан итгэжүүлээд голдоо тавиад за анимашн хийх дээрээ эхлээ хэдүүлээ яг тэр хийж байгаа зүйлээ итгэжүүлэх хэрэгтэй. За тэгээд анимашн руугаа ороод за энийгээ хэдүүлээ flying in ингээд доороос дэше гэдэг сонголтыг бол хажуудлаа effect option гэдгээс сонгож болно. Энийгээ 100 гар талаас нь оруулаад ирээ. За тэгээд оронгууд за энэ дэр хэдүүлээ animation гэд animation pane гэд ороод ирэнгүүт сонгогдно. Хэрвээ та анзаарсан бол энэ дэр ороод ирэнгүүт юм 3 сонголт танд гарч ирдэг. Энэ нь болохоор on click гэдэг нөгөө маус дарахаар л хүмүүс солиод идэв шүү дээ. Тэр маань яг энэ дээр бол тохиргоол хийдэг. Би болохоор энийг шууд chart-аа энэ хуудас руу оронгууд шууд custom chart by Zayanet tech гэдгийг бол хамтан гаргаж ирмээр байгаа болохоор previous гэдгийг бас сонгочихъя. Тэгээ муу адилхан зааж байгаа. Энэ дээрээ дараа буцаад text animation гэдэг дээрээ за one object байгаа. Effect дээрээ би жоохон settings дотроо end bounce end гэдгийг бол оруулмаар байна. Тэгэхээр яг гоё харагдаад байдаг. Та бүхэн одоо хараарай. Ахад
ингээд жоохон bounce хийж байгаа сүүлийнх дээр нь. За энийгээ тохируулчлаа дараагийнхаа муу адилхан. Та бүхэн би харуулъя. Animation flying in гэдэг рүү оруулаад энийгээ боллоороо хэдүүлээ баруун гар талаас нь оруулаад ирээ. За энийгээ муу адилхан та бүхэн 2 дарангууд маусаар 2 дарангууд тохиргоонууд маань гараад ирнэ. Энийгээ за бүгдээ 5 секунд болгочихъя. Тэгээ мөн тайминг гэдэг дээр маусаар дарахаар биш. Шууд хуудас маань нэгдэнгүүд хамтдаа гаргаж ирэхээр энэ дээрээ хэдүүлээ буцаад нэг дээрээ буцаж ороод энийхээ 5 секунд болгоод хамт нэг адилхан болгочих. За одоо ингээд play хийнгүүд хоёр талаас гараад ирж байгаа. За муу яг энтэй адилхан хэдүүлээ дүрсээ анимашнд оруулна. Энэ дунд маш олон сонголтууд байгаа. Би доош нь ингээд татаад үзье. Эргүүлж энийг бүр гаргаж бүр хүснээрээ та ямар ч баруунаас нь зүүнээс нь дээрээс нь доош нь хамаагүй оруулж иж болно. За энэ дээр хэдүүлээ flooring оруулал илүү тохиромжтой юм болов уу гэж би бодлоо. За тэгээд энэ дээрээ хэдүүлээ after previous гэдэг рүүгээ оруулъя. Percent та хөдлөгч болно, хөдлөхгүй ч болно. Энэ дээр би хамтд нь бас хөдлөгчэй гэж бодлоо. Тэгээд flying in гэдгээр оруулж ирээд муу адилхан энийгээ зүүн гар талаас нь оруулж ирэхээр сонгочихъя. За энэ дээр нэг юм анзаархад та бүхэн энэ маань бидний чартны дараа бол гарах хэрэгтэй байгаа шүү. Тэгэхээр маусаараа та дараад timing гэдэг рүү н ороод after previous гэдэг нь дарангууд одоо та бүхэн харах юм бол энэ дэлгэцэн дээр ногооноор би та бүхэнд харуулж байгаа яг хойно хойноосоо гарч ийн тэ. За ингээд эхнээс нь би та нарт ерөөхдөө бол ингэж гарч ирнэ гэсэн. За энийгээ яагаад би эхнийхийг нь их харуулж байгаа вэ гэхлээр дараагийнх нь бол та шууд хуулаад дараагийнх руугаа оруулчих болно гэсэн. За энэ хэсгийг жишээлбэл та итгэжүүлээд animation гэдэг руугаа оронгууд advanced animation гэдэг дээр animation painter гэж байгаа. Тэрийг та аваад дараагийнхаа зүйл рүү оруулж болно. За та энийг шууд ингээ өргөжлүүлээд зургууллаа нь явуулж чална. Гэхдээ нэг юм байна. Бид нэр сая перцентаа нөгөө хөтлөгцөн болохоор та бас перцентаа яг энийхэн дараа явуулахгүй бол хоорондоо алдаатай гарч ирнэ. За тэгэхээр энийгээ хэдүүлээ ахаад итгэжүүлээд анимашн дээр animation paint гэд перцент дээрээ тавиад энэ маань бас адилхан гарч ирнэ гэсэн. Анимашныг суулгасны дараа таны PowerPoint дээр инхүү гарч ирэх ёстой. 50%, 60%, 53% гэх мэтчлэн дэлгэцнээр ингэж гарч ирэх нь. Хэрхэн яаж чарт үүсгэж Excel дээр одоо та бүхэн ингээд харангуй энэ дээр бол та шууд автоматар өөрөө ингээд перцентыг оруулчих чинь тэг шаардлагагүйгээр яаж Excel-ээс оруулж болдог талаар та бүхэн би харуулъя. Insert руу ороод та бүхэн new slide гэдгийг дараад хамгийн ихний бидний хийх хэрэгтэй зүйл бол insert руу ороод ерөнхийдөө бид нар маш их insert tab-ыг ашиглаж байгаа. Ribbon руу ороод та бүхэн chart гэдэг рүү дараад энэ дундаас хүснээ та сонгож олно. Яг өнөөдрийн байдлаар би зөвхөн com гэдэг эхнийхийг сонгочихъя. Эхнийхийг дарангууд тань ингээ Excel гараад ирж байна. Энэ маань яг ажлын янз бүрийн юм хийж яхад бол маш амар та өөрөө ингээд гараар оруулаад ах шаардлагагүй. Зөвхөн Excel дээр оруулаад Excel дээр байгаа мэдээллийг бол чартн дээр гаргаад ирнэ. Би бол ийм олон чартаар бол та бүхэнд харуулмааргүй ганцхан дээр нь ганц category нэг хэсэг дээр нь үзье гэж бодож байна. Тэгэхээр бусдыг устгачээ. Харин энэ дээрээ хэдүүлээд 6 өөр дүрсийг бол оруулсан байгаа. Тэгэхээр хэдүүлээ энэ дээрээ 6-г оруулчихъя. Insert гэд энэ дээрээ хэдүүлээ нэрсээ өөрсдөө өгч болно. За хэдүүлээ chart руугаа орчлоо. Chart-ныхаа дотор одоо chart title бол бидэрт хэрэггүй тэгэхээр устгачээ. Муу адилхан та одоо яг энэ таны хүснэгт дээр ингээд зураас цаана харагдаж байгаа те тэрийг хэрвээ та харахыг хүсэхгүй бол chart design гэж ороод хамгийн ихний хэсэг болох layout-д байгаа. За guideline гэдэг дээр болохоор байхгүй болгочихъя. За маш гоё зэрхэн болчлоо те.
За муу адилхан би энэ хэсгийг байхгүй болгоод оронд нь сая яг адилхан chart design гэдэг руугаа ороод эхний хэсэг руугаа ороод label гэдгийг оруулчихъя. За энийг хэдүүлээ outside and энэ дээр нь хэд хэдэн хувь байгаа гэдгийг нь бол харуулчихъя гэж бодлоо. Хэдүүлээ ямар ч хэсэн chart-аар оруулчлаа. Хүмүүс мань гайхчихж магадгүй. Нөгөө дүрсүүд маань өнгө бол байна. Гэхдээ дүрсүүдийг яаж оруулах юм бэ гэдэг. Та одоо жишээлбэл эхнийх дээрээ маусаараа 2 дарангууд таны хажуу талд формат дараа point гэж гараад ирнэ. Будаг ингээ асгаж байгаа юм шиг би багтаа хат энэ яагаад будаг асгаад байгаа юм бол гэж айгу боддог байсан. Тэгээ pictures яг энэ field гэдгийнхэн доор нь pictures and texture гэдгийг та бүхэн сонгоорой. За тэгэнгүүт энэ дээрээ яах вэ гэхээр эхлээд тэрийг хийхээс өмнө та өөрийн гэсэн дүрсээ copy хийн control C юм уу command C гэж ороод саяных дээрээ хэдүүлээ буцаж энэ дээрээ дараад энэ нөгөө миний хамгийн ихний copy хийсэн байсан зүйл маань бол шууд гаргаж ирж байна. За тэгвэл clipboard гэдэг дээр дарангууд дүрс маань орчиж байгаа гэсэн. За та бүхэндээ ахиа харуулъя. Эхлээд та өөрийн хэрэглэмээр байгаа дүрсээ copy-дна гэсэн. Хуулж аваад буцаж өөрийн нөгөө chart руугаа ороод тэрийг идэвхжүүлээд тэрэн дээрээ маусаараа 2 дараад энэхүү format data point гэдгийг оруулж ирээд бодогтой хэсэг руугаа ороод pictures and texture буюу зураг дээр ороод clipboard гэдгийг дарангууд маа буцаад орчиж байгаа. Дүрсээ оруулчлаа. Ямарсан өөрт харагдах байдлаараа хүссэн байдлаараа оруулчлаа. За хэдүүлээ энэ дээрээ яаж анимашн оруулах талаар та бүхэндээ би эхнээс нь дахиад харуулъя. Эхний chart-аагаа хэдүүлээ итгэжүүлээд анимашн гэдэг рүү дараад flooring in гэдгээ дараад муу адилхан нэгэ 100 гар талаас нь оруулж ирэхээр за дараагийн хэсэг болох 2 дахь хэсэг итгэжүүлээд анимашн дээрээ дараад муу адилхан flooring in баруун талаас нь харуулаад ирээ. За эдгээр дээрээ адилхан буцаагаад анимашн панел дээрээ дараад маусныхаа 2 дараад та бүхэн ороод timing гэдэг дээрээ энэ дээр with preview гэдгийг бол дарчээ мөн эффект дээрээ bounce энийг 5 секунд. За 2 дахьгаа муу адилхан timing гэдгийг with preview гэд эффект дээрээ bounce-ыг тав болгоч. За одоо хараа эсрэгээрээ хэдүүлээ бүх чартуудаа идэвхжүүлээд анимашн руугаа ороод сонирхолтой flooring энэс нь арай илүү дээрх. За та бүхэн энэ дээр анзаарч байвал эдгээр маань бүгдээрээ тэр чигтээ гараад ирж байгаа биз? Тэхийг хүсэхгүй байвал та ахаад маус 2 дараад энэ дээр итгэжүүлж байгаа 2 дараад chart animation гэдэг дээр group chart гэж байгаа. Энэ хэсэг дээр ямар сонголтууд танд байгаа вэ гэхээр эдрийг одоо бүгдээр ингээд хамттан нэг эсвэл by series буюу хэсгээр нь elements гэдгээр нь эсвэл category гэдэг тухайн таны өгсөн зүйлээр одоо хэдүүлээ энийг тус-тусд нь ингээд тус-тусд нь гаргаж ирж болно. Муу адилхан та анзаарсан бол энэ маустай гар та дарж болно гэсэн. Одоо жишээлбэл манайх энэ жил энэ сар тэдэн орлоготой байлаа 7 сар 8 сар гэж ярьж байхдаа та маус ашиглан энэхүү чарт руугаа орж болох нь байна. Өнөөдөр та бүхэндээ хэрхэн PowerPoint дээр өөрийн хүссэн өнгө дүрсийг сонгон чарт хийх талаар демо хүргэсэндээ маш баяртай. Асуух асуулт байл та бүхэнд дор чөлөөтэй үлдээгээрээ дууссан дуустал байсан. Та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн дугаар хүртэл баяртай.